Өмнөх ангид юу гарсныг та бүхэн санаж байгаа бол Ожико Ёйд өөрийнхөө сэтгэлийг илчилсэн байгаа. Тэгээд Ёй маань араас нь гүйччихэд шууд татгалзнаа. Үүнийг нь гадарлаж байсан ч гэсэн хэрэл хүн туссан болтой. Ожи маань готраад явдаг. Ичи гэртээ хийцгүүрээ төвтөж байтал багийнхаа найз нь ороод ирдэг. Яах гэж ирсэн гэтэл Японд ирэнгүүтээ шууд Ичигийн ээжтэй уулзаад хаана байгааг нь асуугаад гэрт нь ирсэн л гин. Ууг нь оруулахгүй гэж хаалгаа төгтсөн ч байн хаалгагийн нүдэд үглээд байсан болохоор оруулахаас өөр аргагүй төрдөг. Зүгээр ч орж ирэхгүй гэр нь хоосон юм гэж шүүмжилж байснаа ямар ч тач хамт орон зог барих уу гэж асууж хахдаг. Ичиж гайхсан харсан нэг хоолны газар орсон тэндээс нь залуудаа дурлцсан л гин. Тэгээд хамт явах болтохгүй эмэгтэй хүнтэй цуг явуучих юм бол нөгөө эмэгтэйд нь дурлцаж магадгүй. Дээрэс нь эрэгтэй хүнтэй цуг явах юм бол намайг сонирхдаггүй эрэгтэй хүн байх хэрэгтэй гэд ичиг сонгож байгаа юм лээ. Ичиж өөрийгөө боломжгүй одоо найз охинтой болохоор чадахгүй гэдгийг хэлдэг. Найз нь ч юу вэ дахиад шинэ охин юм уу ямар шиг охин юм бэ гэд асуусан. Үнэхээр сайхан охин дээрээс нь нэмээд амттан дуртай гэж хэлдэг. Үүнийг сонссон найз нь бүр гайхнаа. Өмнө нь эмэгтэй хүн гэж сухаар нэг тоодоггүй мэдхгүй царайлдаг байсан байж амттан дуртайг нь хүртэл мэдж байна гэхээр үнэхээр л хайртай бололтой гэж боддог. Амттан дуртай найз охинтой гэдгийг сонссон найз нь надтай хамт орой хоолнд явах юм бол айгүй амттантай газрыг зааж өгье гэдэг. Үүнийг сонссон ичиж шууд хатгалцахгүй одоохон хуцаа өмслөө гэд шуурж байгаа юм чинь. Тэгээд өнөх газарт нэрсэн чинь Ёйчны аавынхан газар байдаг. Ожиконд дурлсан болов гэсэн үгүй. Ёйчны аавд нь дурлцсан байлээ. Угаасаа энэ охин өөрөөсөө нас ахмаг хүмүүс дуртай мэлээ. Ичиж найзаасаа энэ дотор өөр хоёр царайлаг хүн хараагүй юу гэсэн. Юу вэ тийм хоёр хүн байсан юм уу гэж авч байна. За яах вэ? Угаасаа Ёйчантай уулзах боломж юм байна гэд ордог. Даанч Ёйчан байдаггүй. Ёйн аавд өөрийнхөө багын найзад танилцуулчаад хоолоо идэх гэж судаг. Найз нь юу вэ чи яаж танд юм бэ гэж асуусан. Манай найз охины ааваа гэсэн. Юу вэ охинтой мó гэд уйлнаа. Ууг нь өнөөдөр Ёйчан ажилдаа байсан ч найзууд нь уйлаад дуудчихсан гинэ. Үүнийгээ сонссон Ичимач хэрвээ би уйлвал над дээр ирэх болов гэж бодоод амжина. Ожикон ажлынхаа дундуур Ичи болон багийнхаа найзыг харангуудаа энэ нөхцөл байдлыг Ёйчан харсан бол юу гэж бодох байсан бол гэд байн бодоод байдаг хараал байдаг. Хоолоо идэж дуусчаад эзэн тавныхаа зургийг дараад Ёйчан руу яваалтагч ингэхээр сонин ч юм уу гэд устгахчдаг. Төлбөрөдлөөд явах гэж байсан найз нь орж ирснээ би танай гэрлүү төрүүлээд явж байх уу гэж хэлдэг. Үүнийг сонсоо Ожико тэсэрвүү яв нэг үг хэлээд авна. Чи одоо найз охинтой юм байж өөр охиныг хоолнд оруулаад ичихгүй байна уу гэснээ өөрийнхөө эмийг бодоод юу би ингэж хэлэх ёсгүй ч юм уу гэж боддог. Тэгсэн Ичи маань юу вэ чи Ёйчан сайн юм уу гэж хэлчихнэ. Тэгсэн Ожико өөрийнхөө сэтгэлийг илчилсэн гэдгээ Ичид хэлчихдэг. Үүнийг сонссон Ичи цочирдно. Ичи асуултаа асууж амжаагүй байхад нь найз нь аваад гарч ихдэг. Үүнээсээ болоод хариулт авч чадаагүй Ичи маань нэлээд бодлогошрно. Хичээлж оржээ уйлж унжаад исэн хоёр найз нь Ёйн ачаар хичээлдээ ирэх зэрэгтэй болсондоо баярлаад явж байдаг. Хоёр найз нь Ичи сэмпайтай юу н хизээ уулзсан бэ гэсэн аялаас хойш нэг удаа мад кари идэх гэж зэгтэн л уулзсан юм гэж хэлдэг зөө. Үүнийг сонссон хоёр найз нь арайч дээл гэж байгаа юм чинь. Ёйч сэмпай бид хоёр төлөвлөгөө байгаа гэж хэлсэн хоёр найз нь над чи угаасаа сэмпай л гаргаа үздэй. Чамд юу н хийж гээгүйсэн юм байна уу да гэд хэлдэг. Үүнийг сонссон Ёй маань нэгийг бодож хоёрыг тунгаана. Тэгээд хоёр найзаа нэг тийшээ явчихад ирээ гэж хэлээд доош сэмпай руу явдаг. Сэмпайг дуудсан сэмпайч хоёр найзаа орхиод шууд Ёй руу очиж байгаа юм. Нэгэн дуулсан юм чинь бүхнийг би төлөвлөн гээд Ёй маань хичээл тарангуудаа хаа нэг тийшээ явах уу гэж суудаг. Угаасаа найзаасаа амттангийн газар мэдчихсэн Ичи маань тэгээл гиншдэг. Болцоор болсон Ёйчан маань үнэхээр баяртай байдаг. Харин Ичи маань нөгөө Ожиконы хэлсэн үгийг буцаар л байдаг. Өнөөх амттангийн газар нь үнэн тансаг бололтой амар чамиг харагдаж байна. Дээрээс нь Оч нь бүр дуусааргүй байвал яг уу та хэдий санаж байгаагаар бол Ичи халуун дургу тийм болохоор удаан зогсож чаддгүй. Ёйч чи санаа зовоо дараа ирэх үү гэсэн арай гэж хамтаа болцох боломж гарч байхад би л гэртээ боцмааргүй байна гэж уурладаг. Үүнийг сонссон Ёй маань за тэгвэл хоёлаа авч явахаар идэ гэдэг. Тэгээ хаана идэх вэ гэж асуусан очих газар байгаагүй болохоор шууд Ичигийн гэрлөө явдаг. Гэр нь үнэхээр хоосон байгааг нь харангуудаа хөгөөд өөрөө ихтэй юм байд юм бах таги гайхдаг. Тэгээд Ичи маань өөрийнхөө хүнжлийг дорн тангуудаа ийшээ суучих гэж хэлнэ. Нэрлэхгүй юм болохоор сууж чадахгүй гэж байгаад хоёулаа тэр хүнжил дээр нь хуваагаа суудаг. Амттанд дуртай хоол идэхээр нөхцөл байдал биш байсан болохоор ууж байсан юмдаа гахчихдаг. Тэгээд Ичи маань зөгөөрөөгээд орцсон шууд түлхчихнэ. Ичи ч өөрийгөө ингэж хамгаалаад байх шаардлагагүй. Би зүгээр л чамаа зүгээрс гэж шалгах гэсэн. Манай Ёй маань үгүй тийм биш. Би зүгээр л чамаа хөшөө ойртох юм бол цэцэж чадахгүй юм шиг байна. Миний зүрх одоогоор амар цохилж байна гэж хэлдэг. Ичи юм маань шууд тухан дээр нүсээ, чихэн дээр нүсээ, дээрээс нь дараа тааж байгаа юм чинь.
Энэ хэсэг дээр нэг лугаа ширтэлцдэг ч гэсэн энэ хэсгийн зураглал бүр үнэхээр гайхалтай байсан гэж бод. Би ч урал дээр нь үнсгнүүдээ гээд харж байсан. Ёй маань хүртэл нүдэ андагч ичээ маань үнсэхгүй дээрээс нь дараад унцдаг. Ёйч сэмпай зүгээр үг гэсэн ичээ маань чи тэр цагийн ажилтан залуутай ямар нэг зүйл болсон юм уу гэд асуучих нь. Ёйч чи яаж мэдэж байгаа юм гээд ёй чаны ажлын урданд гинтийн заа гарсан учраас оожиггүй амлснараа дүүгийнхээ төрсөн өдрийн бэлгийг бэлдэх гээд цуг явсан байлээ. Тэгээ тэр үед нь сэтгэлээчдээ татгалцсан гэдгээ шууд тайлбарладаг. Ичи за ойлголоо гэдэг ч гэсэн ууртай байдаг. Үүнийг нь ёй чаанч анзаардаг. Ингийн мэдсэн бол эрт хэлдэг байж гэснээ хүлээгээрээ чи хинээс сонссон юм гэж судаг. Ичи маж оожиггүйнээс өөрөөс нь сонссон гэсэн тэр чамд хэлсэн гэж юу гэд гайхна. Юшкотой хамт танаад гүрлийн явдаг үед л сонссон гэсэн Юшко гэж ингэ шууд суунаа. Тэгээ зургийг нь харъя гэсэн айгүй хөөх охин байна. Зургийг нь хараад дуурсан ёо шууд уцыг шидчихдэг. Намайг байхгүй өөр эмэгтэйтэй манад л хүүт иржил байдаг. Надад үнэхээр таалагдахгүй ингээд уурладаг. Ичи ёй чаныг хамгийн түрүүнд тавьдгаа хэлдэг. Юшкотой хоол идсэн үнэн ч гэсэн уух гэж оролдоогүй хүсвэл хизээж танилцуулахад бэлэн л гин. Зуны амралтаар илүү гарсан цагаа найзуудтай зохицуулах гэж бол би ойлгож байгаа. Гэхдээ ганц гарсан илүү цагаа надад биш тэр залуу гаргасан чинь намайг үнэхээр гонсойлгож байна гэж хэлдэг. Үүнийг сонссон ёй чамаач уушлаарэ гэдэгч чи уушлахгүй халавгүй. Чи өөрөө анзаардгүй байх л та. Чиний оожиг хүнээ гаргаж байгаа зан чанар, царай зүс миний хажууд байхдаа гарч ирдэггүй. Одоо болохны төрүүлж орсон нь би л болохоос би байгаагүй бол чи бараг оожиг хүнтэй өрхөх байсан юм биш үү гэж хэлээд ёй чаныг маань уурлуулад хаяна. Саяны үгэнд нь үнэхээр л гомцсон болтой. Муу тэнэг гээ цүнхээ аваад шууд л гараад явна. Саяхан л тоглож байсан түүний ганцхан үг нураачж гинэ. Өөр хүн байсан ч гэсэн өрхөх байсан юм биш үү гэдэг үг л. Угаасаа сэмпайтай уулзснаас хойш түүний бүхэл өдрүүд гэрэлтэй байсан бөгөөд үүнийг онцгой гэж мэдэрч байсан ганцхан би байж гээд уурлаад гэрлөөгөө харнаа. Маргааш хичээл дээрээ таарсан ч манай ёй чам маань ичээрөө үнэхээр муухай хараад яваад өгдөг. Готарсан ёй чам маань хоёр найзаагаа ч анзаарахгүй яваад байдаг. Яагаад амир уруугаад яваад байгаа юм бол гэсэн линзэ зүгээгүй тэгээд ямиг сахарч чадахгүй байгаа мөлий. Өнөөдөр үсгийн анслаагүй мадаа гэсэн үсгийн анслах хүсэл төрөөгүй гэдэг. Ямар нэгэн босныг гадарсан ч ерөөсөө асууж зүрхэлдэггүй. Ичиж готарсандаа хоёр найзтайгаа цуг хоол идээгээд аваад явдаг. Рамины газар ирээд хоолоо ерөөсөө иддэггүй ширээд ирлээ хөтөлдөг. Хоёр найзанч чи ханхууг дахиад л гомдоочсон юм уу гэсэн тийм ээ өөрөө ч мэдлгүй үнэхээр аимшигтай үг хэлчихсэн гэд хэлдэг. Ёй чантай үргэснээс хойш би цаанаасаа л нэг бүтлгүй амтан болчихсон юм санагдаад байх юм гэсэн. Нөгөө найз нь тэгээ чи салах юм уу? Салаад өөр эмэгтэйр очин гэж үү? Тэгээд буцаад нөгөө юу ч анзаардаггүй ханхуу руу очих юм уу? Яг л өмнөх шигээ гэж хэлдэг. Тэгсэн ичээ маань яг өмнөх шигээ өмнө нь би яг ямар байсан юм бэ гэд бодно. Ёй коридороор явж байсан 3 охин зогсоосноо бэлэг өгдөг. Үүнийг аваач гээд ёй маань өмнөх шигээ татгалзаж чадахгүй шууд амнаа. Ёй сэмпайтай уулзахаас өмнөх шигээ бэлэг авсан ч танихгүй мэдрэмж шиг санагдана. Тэгээд үүнийгөө яг юу юм болоо гэд гайхдаг. Хахарын ичээгийн очисон газарт гёза ирлээ гээд авчирж өгдөг. Тэгээд тэр гёзаг нь харсан ичээ маань өмнөх турсамжуудаа бодоод за би юу н гарлаа дараа нь та хоёрыг дай гэж шууд гараад гүйчихнэ. Гараа шууд нөгөө Ёшко найз руугаа залгаад хамгийн гоё амттантай газруудыг бүгдийг нь олоод явуулчих гээд гуйдаг. Ичи ёйтой үргэснээсээ хойш түүнийг улам ихээр хүсэх болж түүнийг гомдоож эсвэл уурлуулахыг хүсэх байсан гинэ. Тэгээ түүн зурулж бага амттангийн газруудыг хараад тийшээ гүнэ. Халуун дургуйч хэлээ хайртай огныхоо төлөөх чи зүтгэл гаргаж байгаа нь хөөрхөн. Түүнийг улам их хүнсэж тэрвэрж хөрхийг хүсэж байна. Өөрийнхөө мэдрэмжийг түүнд мэдрүүлэхийг хүсэж байна. Тийм болохоор надад илүү дурлаасаа гээд хамаг хурдаараа гүн. Харин нөгөө талд ёй маань ажилдаа ерөөсөө төвлөрч өгдөггүй байнгын хатаа гаргаад байдаг. Оожиж өнөөдөр ёй чанаа зүгээр биш байгааг нь харангуудаа надаас болсон мэсдээ намайг уушлаарэ хаягдчихаа тэнэг асуудал гаргаж байгаад үнэхээр их хушлаарэ гэдэг. Үүнийгээ сонссон ёй чам маань ичигээ хэлсүүгээ бодонгуудаа ер нь би яагаад сэмпайг сонссон болоо гэж бодож байгаад өглөөний хүүхдэд авсан бэлгийг газар унгаачихдаг. Юдэчгээгүй байгаадаа гээд харсан дотроос нь хүмүүсний бодог гаргаад ирдэг. Үнэхээр хөөрх юмаа гэж загтлыг нь харсан чинь сайн байна уу ичимэрэ ёй сэмпай өмнө танд хумсны бодог өгнө гэхэд би төсөөлдөггүй байлаа. Тэгсэн та урд үнэхээр хөөрхөн харагдаад байгаа болохоор тань зохих байх гэж бодоод аваад бэлгэлхийг хүссэн юм аа. Мөн таны хамгийн хөөрхөн гасан гэсэн зургийг чсэн хамт хийчихсэн байгаа болохоор түүнийг чсэн хараарай гэж хүсье гэдэг. Үүнийг харсан ёй чам маань нууцаар зураг дарах чиг гэмт хэрэг биш билүү гэд харсан үнэхээр хөөрхөн гарчихсан байдаг. Тэр харцыг нь хараад энэ зурган дээр би хинлүү харж байгаа нь шууд л харагдаж байна. Дурлалдаа сохорчсон охин шиг ямар тэнийг юм бэ гэж боддог. Уг зурган дээр гарсан охин бол хүмүүсийн мэддэг ханхуу бус жинхэнэ утгаараа ёй гэсүг. Ичигийн хажууд гардаг залхуу, ичимхий бүх зүйлд гэрээ бичдэг охин. Үүнээс л өөрийгөө ичи сэмпайд үнэхээр хайртай гэдгээ гадарлаж байгаа юм да. Өндөр туранхай би бүдүүлэг хоолойг дарах том
дэгжин дээрээс нь бүдүүн олой. Яг л өөрт нь зориулсан мэд бурхны бүтээл. Энэ үед л Ёй үнэхээр Ичи сэмпайтай уулзмаар байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа дотроо бодноо. Тэгсэн Ичико маань нэг хөрхөн гарч ирснээ Ёй чиний гараас нь бариад авдаг. Тэгсэн Ожико юу вэ гэж шууд Ичиг маань Ёйг салгаад хамгаалаад байдаг заяо. Энэ одоо юу ч юм дээ. Ичи шууд Ёй чам бол миний найз охин. Чи савдлоод байна гэд шууд Ёй чинийг маань давгуулаад аваад явдаг. Ёй Ожиконд хандан дэлгүүрээ түгжээд явчихаарэ уучлаарай гэд Ичиг үнэ дагаад явнаа. Ингээд 2 дахь удаа хаягдаж байгаа Ожиконд за нэг сайхан гэртээ очиод 10 км гүйдаа гэд явдаг. Харин Ичико маань Ёй чаныг дагуулсаар хагаад гүүний дор хүрээд ирнэ. Тэгснээ шууд мэ гэд баахан алдартай дэлгүүрийн амттангуудыг гаргаад дээрээс нь ухсраад яваад өгдөг. Бүр Ёй чан гайхчихж байгаа юм чинь. Ичиж өмнө эмэгтэйнтэй муудалцаж үзээгүй дээрээс нь яаж уушлахгүйхаа мэдэхгүй байсан болохоор амттангаас өөр найр гарга олцсонгүй гэж хэлдэг. Ичи шууд уушлахгүйдэг тэнэг зүйл хийж уурлуулсан бол уушлаарэ өөрийнхөө хардсаасаа болоод бүтлгүй амтны шизан гаргачихлаа. Одоо ч хамт бэлэг авчирч байгаа миний хийж чадах хамгийн сайн зүйл учраас ойлгоорой. Тийм болохоор надтай үлдээч гэж гуйдаг. Ёй халуунд өөртөө зориулаад амттан аваад хөлөрч өгсөн сэмпайг харангуудаа тэсэлгүй шууд тэрвэрчдэг. Ёйш дотроо бодно халуун дургүй байж өөрийнхөө төлөө ийм олон амттангууд авсан дээрээс дандаа үнэтэй брэнд байсан бөгөөд жагсаж авахаас өөр боломжгүй байсан байх та. Ийм жижигхэн зүйл дуушлах уухгүй ингэж их хичээл сэтгэл гаргасан байна гэд үнэхээр догтлдог. Тэгээд шууд Ичи таньж хэлнэ би чиний хэлсэн зүйлийг сайтар бодлоо л доо. Чи биш Ожиконд хэрвээ надад орцсон бол би түүнтэй ирэхгүй байсан. Зөвхөн чи болохоор л би чантай ирэхэж байгаа юм заяа гэд сайтар өглөөд авна. Ямар тааж сэмпай та байсан болохоор л би танд дурлсан юм. Тэгээд би нэг өдөр эрэгтэйлэг байж таарсан. Харин та надтай уулзаад хоёулаа нэгнийгээ сонирхоод тэгээд нэгэндээ дурлаад үргэсэн заяо. Үүнийг л хувь тавилан гэлтээ. Үүнийг хувь тавилан гэж нэрлэж болохгүй гэж юу гэж хэлдэг. Ёй хэлсэн үг бүрийг сонссон Ичи маань шууд л Ёй чаныг үнсээд авна. Тэгээд шууд үнснээ би чамайг үнснээ мэдэж байна. Үүнээсээ болоод баярлаад яг өгөх нь байна гэж хэлдэг. Ичиж илүүчгүй дутуучгүй Ёй чаны хувь тавилан би баймаар гэж хэлдэг. Үүнийг ч Ёй чан зөвшөөрнө. Энэ хоёр дайсан байж байгаад нэгэндээ дурлалтаагүй. Дээрээс нь живж байгаа замд цогоогүй. Маргааш дэлхийн төгсгөл биш зүгээр цагаан тараад зүгээр хоёр хүн учирсан. Энэ бол хувь тавилан. Энэ хоёр үүнийг л хувь тавилан гэж нэрлсэн. Энэ хоёр маань хоёр хөдөлцөөд гэрийнхаа гадаах дэлгүүрд ирчихсэн байдаг. Тэгээд дэлгүүр орохоо болноо. Ёй чаны хувьд түүний дулаахан гар жоохон хөлөрч өгсөн сэмпайн цамц. Дээрээс нь өнөөдөр болсон жижигхэн хэрүүл. Мөн түүний уруулын дулаан гээд бүх зүйлийг Ёй чан бүгдээгээ санаж байдаг. Тэгээд энэ өдрийг хизээж мартахгүй гэж өөртөө амлана. За ингээд энэ аниме маань 12 дугаар ангийн дуусч байна. Ингээд ерөнхийдөө 1-р бүлэг дууссан гэсэн үг. Цаашдаа дахиад анги гарахгүй. За тэгээд хизээ 2 дахь бүлэг гарна тэр үед л шинэ анги орхон дээ. Та хэд минь сайтар хүлээгээ subscribe дараарай заяа.